Олон мөс цөмөрч 100 богмол живсэн осол гарчээ. Тодорхойлбол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Уран түвш багийн Хүрэн шугуу гэдэг газар малчин вэ дэлгэр мөрөн голтыг бүр мал туулж явах үед нь мөс цөмөрсөн байна. Улмаар 30 гаруй хонь 60 гаруй ямаа нийт 100 бог мал живжээ. Уг ослын дуудлагаараа Тус аймгийн онцгой байдлын алба мэрэгжлийн хяналтын газрын 22 алба хаагч 7 цаг 3 ажиллаж мөснөөс малын сэг зэмүүдийг гаргаж болж устгасан байна. Тэгэхээр бас харьцангуй одоо хийх нутгаар нөгөө хөдний эрчнэлэн суларсантай холбогдуулаад ер нь манай одоо их том баг гэлтгүй тийм ээ гол мөрнөөрөө мөсний зузаан бол харилцан адилгүй байна. Хүн мал машин тэрэг одоо явах хэмжээнд тийм аюулгүй хэмжээнд хүрч одоо бэхжээг байна гэдгийг бол цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа. За онцгой байдлын байгууллагаас бол бас яг энэ мөс цөмрөлтөөс урьдчилан сэргийлэх за гол мөрөн нуурын одоо мөсөн дээр явахгүй бах, автомашинтай зорчихгүй бах, мал туухгүй бахын анхааруулгыг бол бас орон нутагт өгөөд гол нууруудын одоо оролцоогоос тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлыг зохион байгуулад ажиллаж байна. Он гарсаар 3 чудагийн одоо мөс цөмрөлт боллоо тийм ээ. За хамгийн сүүлийн тохиолдол бол Өсгөл аймгийн Мөрөн сум за энэ дэлгүүр мөрөн голд бол 100 орчим одоо бог мал мөс цөмрөлтөөс хосолдсон байгаа. Тэгэхээр дийлэнхтэй бол мөсний цөмрөлт манай цаг юунаас үүдэж байна гэхээр энэ осол бол одоо жишээлбэл иргэд маань цаг хожих, зам хожих нэгэдлэр одоо энэ мөсөн дээгүүр тээвэр хийж гэн өөрсдөө явнаар болон автомашин зөөс орчиж гэн мал туух юм зүйлүүд гарч байна. Дээрээс нь олон нийтийн арга хэмжээ одоо бас зохион байгуулдаг. Ялангуяа мөсний баяр, засны баяр зэрэг юм олон нийтийн одоо арга хэмжээг бол зохион байгуулахгүй ах чиглэлийг бол орон нутагт өгöd байгаа. Онгорсоор гол нуурын мөс цөмөрсөн 3 дахь удаагийн осол нь энэ болж байна. Өмнө нь туулгалын мөс цөмөрч 3 автомашин живэд байсан юм а. За энэ жилийн хувьд цаг агаар дулаан гол нуурын мөс нэмгэн байгаа учраас мөс цөмрөх эрсдэл их байгааг онцгой байдлын алба цаг уурын байгууллагаас анхааруулсаар байна. Тиймээс хэдэн километр зам товчлох гэж мөсөн дээгүүр явж амнаас эрүүл мэнд эд хөрөнгөөр хохирохгүй байхыг сануулж байна.